Дэлхийн хамгийн алдартай Сиамын эхийн гунигт түүх. Охтыг төрөх үед ээж нь тэднийг бурхныг эсгэл хэмээн үзсэн байна. Учир нь тэрээр нөхрөөсөө бус харин өөр хүнээс хүүхэдтэй болсон байжээ. Охтын хувьд нэгнийх нь баруун ташаа, нөгөө охины зүүн ташаатаа нийлсэн байсан юм. Эх баригч эмч бүсгүйгээс охтыг худалдаж авахдаа бэлэн байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ үед охтын ээж маш ихээр баярлжээ. Ингээд 1930 оны үеийн хамгийн алдартай Сиамын эхрүүдийн хүндхэн амьдралын эхлэл тавигдсан байна. 1. Амьд хүүхэлдэй. Сиамын эхрүүд төрөх гэдэг үргэлж сенсац болдог. Тиймээс ч Английн Брайтон хотод 1908 оны 2 дугаар сарын 5-нд охтыг их барьж авсан эмч тэдний биеийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг эрүүл мэндийн сэтгүүлдээр тусгаалan бичиж байсан юм. Охтод хагалгаа хийх ямарч боломжгүй байсан гэнэ. Учир нь хагалгаа хийсэн тохиолдолд охтын нэг нь амнасаа алдах магадлалтай байжээ. Октоо зарсан 21 настай бүсгүй Кейт Скиннерийн цаашдын амьдралын талаар хэн ч мэдэхгүй. Харин их барьсан эмчтэй зарагдсан охид Дейзи болон Виолетта гэх нэртэй болж Мэри Хилтон эмчийн Хилтонгийнх овгийг авсан байна. Үнэн хэрэгтээ их баригч бүсгүй охтыг өрөвдсөндөө худалдаж аваагүй гэнэ. Тэрээр эрдгээр хүүхдүүдийг ашиглаж их хэмжээний мөнгө олох боломжтой гэдгийг ойлгожээ. Тухайн үед төрөлхийн гажигтай хүмүүсийн шоу маш их алдартай байсан бөгөөд эцэст нь тэдний хөдөлмөрийг ихэнхдээ л мүлждэг байсан. Гэхдээ энэ шоуны ачаар хангалттай хэмжээний хөрөнгө хоримтлуулж, үр хүүхдүүдийнхээ хүрээлэлд аз жаргалтай амьдарч байсан хөгжлийн бэрхшээлтэй эргэж баггүй бий. Харин Дейзи болон Виолетта нарын хувь тавилан эсрэгээрээ байсан юм. Тэд өргөмөл ээж болон тэдний гэр бүлийн өмч байсан гэхэд болно. 1942 онд охтын талаар бичсэн намтар дээр тэд Мэрийг хэрцгий, өрөв сэтгэлгүй эмэгтэй гэж үздэг байсан гин. Тэрээр охтыг буруу алхам хийх бүрт, эсрэг үзэл илэрхийлэх бүрт шийтгэж байжээ. Гэхдээ Мэри охтод гайхалтай боловсролыг олгосон. Түүний тусламжтайгаар охид дуулж, төрөл бүрийн хөгжмийн зэмсэгдэр тоглож сурсан бөгөөд энэ салбартаа баггүй амжилтыг олжээ. Тайзан дээр охид нуруугаараа налд сууж буй энгийн бяцхан охид мэт харагдаж байсан аж. Тэд хоёулаа цайвар буржгар үстэй, өхөөрдөм даашинз баантагтай төвлөлтэй байсан юм. Үзэгчид охтын үзүүлбэрт маш дуртай байсан учраас тоглолт бүрийн дараа сэтгэл хангалуун үлдэж байжээ. 2. Гэрээсээ алхамж холдох боломжгүй. Гэвч Австралид охтын шоу үзэгчдэд таалагдсангүй. Гэхдээ энэ хотод Мэригийн төрсөн охин болох Эдит нөхөрт гарсан байна. Ноймайер төрөлхийн нийтийн үзүр зохион байгуулагчийн чадвартай байсан учраас тэр охтын тусламжтайгаар хэрхэн мөнгө олох талаар ариун их мэдлэгтэй байжээ. Ингээд тэрээр охтыг Америкийн нэгдсэн улс руу аваачих саналыг гаргасан байна. Гэвч Америкийн нэгдсэн улс руу нэвтрэх тийм ч амар байсангүй. Америкийн нэгдсэн улсын удирдлагууд тэдний өргөмөл охид хөгжлийн бэрхшээлтэй учраа өөрийн нутагтаа оруулахгүй гэсэн хоргийг тавьжээ. Харин энэ үед Мэри хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний эрхэнд халдсан гэх мэдээллийг цацна гэж сүрдүүлснээр Америкийн нэгдсэн улс руу нэвтэрч чадсан байна. Охтын үзүүлбэр шинэ ертөнцид гайхалтай амжилтыг дагуулжээ. Тэд Америкийн нэгдсэн улсын өнцөг болон бүрт өөрийн тоглолт хийх болсон бөгөөд тэд 7 хоногт $5,000 орлоготойгоор ажиллаж байсан гин. Гэвч энэ их мөнгнөөс охтод сохор зоосч өгдөггүй байжээ. Тэдний өргөмөл их болох Мэри Хилтон нас барсан ч тэдний амьдрал өөрчлөгдсөнгүй. Харин ч эсрэгээрээ бүр хэцүү болжээ. Мэригийн охин болох Эдит охтыг өөрийн эрхшээлд оруулсан байна. Эдит болон түүний нөхөр Мэригээс ч илүү зэрлэг балмад байсан бөгөөд охтыг өөрийн хяналтанд байлгаж байсан ажээ. Ямар нэгэн эсрэг үзэл илэрхийлэх төдийдл тэд охтыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асрамжийн газар руу аваач хэмээн сүрдүүлж байсан гин. Охид гэрээсээ гарах хориотой байсан. Учир нь хэрвээ тэдний годомжинд зүгээр л харах боломжтой бол хэн тэднийг харахын тулд мөнгө төлөх вүлээ? 3. Боолчлолын төгсгөл. Гэхдээ Дейзи болон Виолеттаг орчноос бүрэн тусгаарлах боломж Майрын гэр бүлд байсангүй. Эгч дүүс тоглолтод оролцохдоо мэдээж бусад оролцогчдтой харилцаж байсан. Тэдний хамгийн дотны анд нь дэлхийн шилдэг элбчин Гарэ Гудини байжээ. Тэрээр залуу охтуудыг шүүхийн тусламжтайгаар эзнээсээ салах хэрэгтэй хэмээн зөвлөсөн байна. Тухайн үед охид 23 настай байсан бөгөөд санаандгүй байдлаар өөрсдийн агент Уильям Оливертай танилцаагүй байсан бол тэдний боолчлол хэр удаан үргэлжлэх байсныг хэн ч мэдэхгүй. Тэд хамтдаа ихэнх цагийг өнгөрүүлдэг байсан учраас Оливерийн эхнэр Мэлдрид нөхрөө охидтой хардсан байна. Охид Оливерт хайртай шүү гэсэн загтал илгээсний дараа Мэлдрид бухимдаж салах өргөдлөө өгчээ.
Шүүх хуралдааны үеэр Милдред бүсгүйчүүдээс сэтгэл санааны гүн хохирол учруулсан хэмээн $250,000 нэгсэн ажээ. Ингээд Майерчууд охидыг өмгөөлөгчтэй уулзуулсан байна. Бүсгүйчүүд өмгөөлөгчтэй гуруулахнаа үлдснийхээ дараа өөрсдийн амьдралын талаар түн дэлгэрэнгүй ярьж өмгөөлөгч тэднийг Майерын эсрэг гомдол гаргах хэрэгтэй хэмээн зөвлөжээ. Ингээд шүүх бүсгүйчүүдийн талд бад зогсож Майерыг огтод $100,000 төлөх хэрэгтэй гэсэн шийдвэрийг гаргаж бүсгүйчүүд эрхчлөөт амьдралаар амьдрах хэрэгтэй болсон байна. 4. Урвалсан хайр. Ингээд тэд яг л уяанаасаа алдуурсан ноход шиг өөрийн хүсснээр амьдрах болж, үсээ өөрийн хүсснээрээ засаж, хүссэн хувцасаа өмсгөлжээ. Эннээс гадна тэд зугаалж, цогтууруулах ундаа тамхи хэрэглэж эхэлсэн байна. Тэдний амьдрал бусдын анхаарлыг ихээр татаж, тэд өмнөхөөсөө илүү их орлоготой болсон ажээ. Бүсгүйчүүд хүн бүртэй хайр сэтгэлийн холбоотой болж байсан гэхээр аж гарч байсан гин. Гэхдээ энэхүү хайр сэтгэлийн холбооны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй мэдээллээгүй юм. Дейзи дурлалт залуутайгаа хамт байх үед Виолетта тусгаалan бэлдсэн хэсэгт сууж хумсаа бодох боломжтой байжээ. Харин Гарри тэдэнд эрчүүдтэй хэрхэн харилцах талаар зааж өгч байсан гин. Хосууд хоорондоо ярилцаж байх зур эхрийн өрөөсөн ном уншиж анхаарлаа сарниулж байсан ажээ. Сиамын ихэр эгчдүүс ээлжиж хурим хүртэл хийсэн бөгөөд энэ хурим шуугаан тарих нь мэдээж. 1934 онд Виолетта хөгжимчин Морис Ламберттэй сүү тавьсан болохоо зарлжээ. Гэвч тэд гэрлэлтэд батлуулж чадаагүй юм. Учир нь гэрлэлтийн байгууллагын энийг хэвийн бус гэж үзэж байсан ажээ. Ингээд эцэст нь Морис төвчээр алдаж Виолеттагаас салсан байна. Харин Дейзигийн хувьд тэрээр жүжигчин Гарольд Эстиптэй гэрлэж гэрлэлтэд батлуулж чадсан ч 2-7 хоногийн дараа үл мэдэгдэх шалтгаанаар энэхүү гэрлэлтийг цуцалжээ. Хэдэн жилийн дараа Виолетта дахин гэрлэхээр болсон аж. Эгчдүүсийн менежер болох Терри Тернер нь Виолетта болон бүжигчин Джеймс Мурын талаар шуугаан дэгдээж хосууд Далласын талбай дээр гэрлэлсэн байна. Дахиад л 2-7 хоногийн дараа хосууд салжээ. Муур ижил хүүстэн байсан бөгөөд бусдын анхаарлыг Муураас холдуулахын тулд тэд энхүү гэрэлсэн хэмээн Виолетта ярьсан ажээ. Гэвч үзэгчид шүтэн бишрэгчийнхээ энхүү хуурам эхлэлтийг хүлээн зөвшөөрч чадахгүй байсан учраас бүсгүйчүүдийн нэр хүнд унаж эхэлжээ. 5. Гунигтай төгсгөл. Цаг хугацаач тэдний эсрэг явж эхэлсэн бөгөөд одоо тэд дунд тэргэм насны сайн дуулдаг бүсгүйчүүд болжээ. Тэдний гадаад өвөрмөц төрх олонний анхаарлыг татгаа болсон юм. 1951 онд тэд Chained for Life кинонд тоглож нэр хүндээ сэргээх гэж оролцсон байна. Уг киноны гол үйл явдал нь эхрийнхээ хайртай залуугийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар бөгөөд шүүх уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хилцэж буй хэсэг өрнөнө. Учир нь нэг эхрийг шорон суулгахад нөгөө эхэр нь хамт шорон суух хэрэгтэй болж байжээ. Виолетта болон Дейзи нар өөрийн бүх хөрөнгийг уг кинонд зарцуулсан байна. Гэвч кино амжилтанд хүрээгүй юм. Киног автокино театруудад үзүүлбэл бага хэмжээний боловч орлого олох болов гэдэг итгэл эгчдүүст байсан учраас 1961 онд хамгийн сүүлийн удаа киног Хойд Каролинод үзүүлжээ. Энэхүү бүтээлээс олдсон багахан хэмжээний ашигыг менежер нь авч зугтсан байна. Ингээд бүсгүйчүүд хөрөнгөчгүй, нэр хүндчгүй болжээ. Азар бүсгүйчүүдийг Шарлотт хотын хүнсний дэлгүүрийн захирал ажилд авчээ. Охид контейнерт амьдарч төмсний чипс зарж байсан гин. Бүсгүйчүүд хизээний өдөр нэр хүнд нь эргэж ирнэ гэдэгт итгэлтэй байсан бололтой. Ажил дээрээ тогтмол нүрээ будсан цэвэрхэн хувцастай ирдэг байжээ. Гэвч гайхамшиг тохиолдсонгүй. 1969 оны шинэ жилийн өмнө Дейзи Хонконгийн ханиад хүрсэн байна. 1-р сарын эхээр бүсгүй нас баржээ. Харин хэд хоногийн дараа Виолетта ч нас барсан аж. Бүсгүйчүүдийг хэд хоногийн турш ажилдаа ирэхгүй байсан учраас дэлгүүрийн захирал цагдаад дуудлага өгч тэднийг олжээ. Эхрүүдийн захиасын дагуу тэднийг хамтд нь нэг авсанд оршуулсан байна.